Тогтчил үйлчилгээний Орх мандал компани. Тогтчил үйлчилгээний Орх мандал компани нь 2015 онд анх байгуулагдсан бөгөөд эдүгээ 8 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны хувьд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, цэцэрлэгжүүлэлт, гадны орчны тогтчилт, хог хаягдлын ачилт, тээвэрлэлт, мод үржүүлэх гэсэн үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого төлөвлөгөөг чандлан мөрдөж, иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр, эко орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, ажилчдаа хөгжүүлж, хамтдаа хөгжсөн байгууллага байх эрхэм зорилготой. Орх мандал компани нь нэгдсэн менежментийн тогтолцоо буюу MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоо, MNS ISO 45001:2018 хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, MNS ISO 14001:2016 байгаль орчны менежментийн тогтолцоог 2022 онд үйл ажиллагаанд нэвтрүүлж, 2024 онд нэгдсэн менежментийн тогтолцооны баталгаажуулалтын эрхийн гэрчилгээг дахин авч үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллаж байна. Бүтэц оронтой. Тус компани нь захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, хүний нөөцийн менежер, чанар стандарт хариуцсан менежер, ландшафт архитектур, ерөнхий нэгтлэн бодогч, туслах нэгтлэн бодогч гэсэн удирдлагын бүрэлдэхүүн, зам талбайн үйлчлэгч, хог тээврийн жолооч, ачигч, цэцэрлэгчин гэсэн нийт туршлагатай мэргэжсэн 60 хүртэл ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ажлын байр, хөдөлмөрлөх нөхцөл. Манай компани нь төв ажлын байр, автобаз, зам талбай, ногоон байгууламжийн нийт 5 ажлын байранд үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 онд Орх мандал компани нь 840 м2 талбай бүхий автомашины иж бүрэн гараж, 2 давхар 240 м2 ажлын байрыг барьж байгуулан ашиглалтанд оруулж, компани хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Уг автомашины иж бүрэн гараж, 2 давхар ажлын байрыг орчин үеийн халаалтын автомат систем, цэвэр бохирын цогц шийдэл, утаа мэдрэгч, галын технологи, камерын хяналттайгаар төлөвлөн хийж гүйцэтгэлээ. Шинээр ашиглалтанд оруулж буй автомашины гараж бүхий ажлын байрны гадна орчинд асфальтын хучлт бүхий 1265 м2 талбай бүхий үүдний зогсоолын талбай, 227 урт метр автоцамыг технологийн дагуу барьж байгуулан ашиглалтанд орууллаа. Үүний зэрэгцээ хуучин автогаражийн үүдний бетонын хучлт бүхий талбайг шинчилж, 440 м2 асфальтын хучлтыг хийж, хуучирсан 80 м2 явган зам талбайг шинчилж, автобазын доторх орчны ая тухтай стандарт шаардлага хангасан орчныг бүрдүүллээ. 2024 онд зам талбайн үйлчлэгч ажилчдын байрыг стандартын шаардлагад нийцүүлэн засварлан шинчилж ашиглалтанд орууллаа. Зам талбайн үйлчлэгч ажилчдын байр нь хан улд дүүргийн 10 дугаар хороо, буян тухай 1 хорооллын 7 дугаар байрны 2 дугаар подволын 100 м2 талбай бүхий байранд байрлаж цэвэрлэгээ, үйлчилгээ, тогтмол хийх нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг. 2024 оны 5-6 дугаар сард зам талбайн үйлчлэгч ажилчдын байрны гал тогоо, хоолны өрөө, амрах өрөө, хувцсны шкафууд, нойл, дүүшийг бүрэн шинчилж, чанартай материал, интерьерийн зөв шийдэл, зохиролтойгоор стандартын шаардлагад нийцүүлж, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүллээ. Машин техник тоног төхөөрөмжийн хүчин чадал. Орх мандал компани нь тусгай зориулалтын нийт 19 машин техниктэй, зам талбай болон цэцэрлэгчдийн 50 гаруй тусгай төрлийн багаж хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааны чиглэл 1. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлын хүрээнд 2016 оноос эхлэн нисэх биокомбинат, шувуу фабрик чиглэлийн нийт 21.4 км, толгойтын уулзвраас найрамдал цуслангийн хаалга хүртэлх 14.8 км, нийт 36.2 км замын тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ, цас мөсний хальтргаа гулгааг жил бүр хариуцсан гүйцэтгэж, гэрээгээр хүлээсэн үргээ чанартай биелүүлэн ажиллаж байна. 2024 онд хан улд дүүргийн засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээний дагуу 8 хорооны нутаг дэвсгэрийн 40 байршлын 296,461 м2 автозам, явган зам талбай, бичил цэцэрлэгийн цэвэрлэгээ, үйлчилгээ хийж үйлчилгээний хүрээгээ өргөжүүллээ. 2024 оны давс бодисны нөөцлөлт. Тус компани 2024-өөс 2025 оны өвлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 400 тонн давс, 130 тонн бодис эхний үе шатанд нөөцлөх ажлыг авч хэрэгжүүлж байна.
дээрх давс бодисыг компани хэмжээнд зориулалтын 200 м2 талбай бүхий агуулгад хурааж бэлтгэн ажиллаж байгаа болно. Жил бүр давсны дээжийг хим технологийн хүрээлэнд шинжилгээнд хамруулж, үйлчлэх чанарыг шалгуулж, үйл ажиллагаанд ашигладаг. 2024 онд шүүрдэгч 2 машинаар зам талбайн цэвэрлэгээг шөнө өдрийн цагаар хийж ажиллаж байна. Өглөө зам талбайн үйлчлэгч ажилтнууд удирдлагын онцлогоос хамаарч 5-аас 6 цагт ажлын байрандаа ирэхэд шүүрдэгч автомашин замын нуух, зорчих хэсгийн цэвэрлэгээ хийсэн байдаг тул зам талбайн үйлчлэгч ажилтнууд автобусны буудлуудыг цэвэрлэх, хогийн савыг суллаж, хог хаягдлыг ачих, явган зам цэвэрлэх зэрэг бусад ажилбаруудаас үйлчлэгээ эхлүүлдэг онцлогтой. Зам талбайн цэвэрлэгээний ажлын ажилбарын зураглалыг гаргаж, үйл ажиллагаанд ашиглаж хэвшсэн. Зам талбайн инженер, мастер болон удирдлагын багийн ажилтнууд зам талбайн үйлчлэгч, жолооч ажилтнуудад тухайн өдөр, тухайн цаг нөхцөлд хийж гүйцэтгэх ажилбарыг ойлгомжтой тайлбарлах, ажлын дэс дараалал, онцлогийг хэлж, зааварчилгаа үзүүлэх, ажлыг хурдан шуурхай гүйцэтгэхийн зэрэгцээ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чухал ач холбогдолтой. Хөдөлмөр хөнгөвчлөх, жижиг оврын цас цэвэрлэгч, моторт машин. Охи мандал компани нь зам талбайн цэвэрлэгээний ажилд цас үлээгч төхөөрөмжийг анхлан үйлчлэгэнд ашиглаж, тогтмол хэрэглэж заншсан. Үүнчлэн 2023 онд шинээр явган замын цас цэвэрлэгч жижиг оврын моторт машинуудыг тус компани түүчээлэн нэвтрүүлж, тогтмол ашиглаж байгаа нь хариуцсан зам талбай цэвэр цэмцгэр байх нөхцөлийг хурдтай бүрдүүлж, ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн ажил болж байна. 2024 онд шинэ автогрейдер үйл ажиллагаанд ашиглаж байна. Тус компани үйл ажиллагааны менежментийн 2023-аас 2024 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд Хас банктай хамтран ажиллаж, бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн SDLG брендийн шинэ автогрейдерийг 2023 оны 12 дугаар сард хүлээн авч үйл ажиллагаанд ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол орны байгаль цагуурын нөхцөл эрс өөрчлөгдөж, хүйтний улиралд цас их хэмжээгээр удаан хугацаагаар орох нь байгалийн ердийн үзэгдлийн хэмжээнд хүрсэн нь авто зам хавьтаргаа гулгаагүй байх шаардлагыг өндөрсгөж, хариуцсан байгууллагаас хүн хүч, машин механизм, ажлын мэргэшил, ур чадвар, мэдрэмж, хурдыг урд өмнө байгаагүйгээр шавхаж шаардах болсон. Иймэрхүү шинэ автогрейдер зам талбайн бүтээн байгуулалтын болон зам цэвэрлэгээний ажилд 2 дахь нөхцлөөр ашиглаж буй цаг үеэ олсон шийдэл томоохон хөрөнгө оруулалт боллоо. Үйл ажиллагааны чиглэл 2. Ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, цэцэрлэгжүүлэлт. Манай компани хан ул дүүрэг, Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 48371 м2 талбайг хариуцсан ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж ажиллаж байна. Үйл ажиллагааны чиглэл 3. Гадна орчны тогтчлт. 2017 оноос эхлэн жил бүр Баян зүрх дүүргийн зүүн дөрвөн замын иж бүрэн тогтчлт, Баян гол дүүргийн ард аюушийн гудамжны иж бүрэн тогтчлт, Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх бичил цэцэрлэг, Хан уул дүүргийн 12, 14-р хорооны 3 байршилдах бичил цэцэрлэг зэрэг төр болон хувийн хөвшлийн захиалгаар 30 гаруй байршилд явган зам, бетон зам бүхий тогтчлт болон хатуу зөөлөн ландшафтын цогц шийдэл бүхий эко бичил цэцэрлэгт хүрээлэн стандартын дагуу барьж байгууллаа. Сонгон найрхан дүүргийн 11-р хороо, 129-р сургуулийн дэргэдэх бичил цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Бэлхийн 36-р гудамжны бичил цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Дамбадаржаагийн 59 тоотын дэргэдэх бичил цэцэрлэгийн ажлуудыг бүрэн гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өглөө. Үйл ажиллагааны чиглэл 4. Хог хаягдлын цуглуулалт, ажилт, тээвэрлэлт. Сонгон найрхан дүүргийн 25, 42 дугаар хорооны хог хаягдлыг сард 2 удаа ачиж тээвэрлэдэг боллоо. Тогтчлт үйлчилгээний Охи мандал компани нь Сонгон найрхан дүүргийн засаг даргын тамгын газартаа байгуулсан гэрээний дагуу тус дүүргийн 25, 42 дугаар хороо, зүүн салааны цуслангийн бүс, 38 дугаар хорооны айл өрх аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлыг тогтсон нэг өдөр эхэлж хуваарийн дагуу тогтмол цуглуулж ачиж тээвэрлэж ажиллаж байна. Сонгон найрхан дүүргийн гэр орооллын бүс 25, 42 дугаар хорооны хог хаягдлыг сар бүр тогтсон нэг өдөр эхлүүлж 2 удаагийн давтамжтай хуваарийн дагуу ачиж тээвэрлэж байгаа нь оршин суугч, иргэд, аж ахуй нэгж орчиндөө хог хаягдалгүй цэвэр байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үйл ажиллагааны чиглэл 5. Мод үржүүлэг. Тогтчлт үйлчилгээний Охи мандал компани нь төрийн тэргүүний санаачилж өрнүүлсэн тэрбум мод үндэсний хөдөлгөөний урайд дуудлагадор
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа Гачууртын мод үржүүлгийн газарт гэрээгээр нийт 5 га талбайд мод үржүүлгийн ажлыг 2022 оноос хийж эхлэн гүйцэтгэж байна. Гачууртын мод үржүүлгийн газарт 2022 оны хавар үрээр 900 м2 талбайд 63,000 ширхэг хайлаас, 2023 оны хавар үрээр 96 м2 талбайд нарс үрээр тарж 76,800 ширхэг, 72 м2 талбайд шар хваас үрээр тарж 25,600 ширхгийг тус тарж ургуулж нийт 165,400 ширхэг мод бут сөөгийг 2024 оны намраас эхлэн үе шаттай бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргахаар болоод байна. Мод үржүүлгийн газарт мөн их хурлын талбайг байгуулж ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого үйл ажиллагаа. Бид эрүүл, аюулгүй хөдөлмөрлөх орчныг бүрдүүлэхийн төлөө ISO 45001 2018 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хүнээ дээдлэн, эрүүл, аюулгүй ажиллах нөхцөл, ажилтнуудын тэгш оролцоог хангаж, аюулыг арилгаж, эрсдлийг бууруулан, хууль тогтоомжийг чандлан сахиж, тогтолцоогоо тасралтгүй сайжруулан ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэрэгчсэн 2 инженер ажилтан өглөө бүр зам талбайн үйлчлэгч, цэцэрлэгчин, жолооч, ажигч нарт ажил гарахын өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа тогтмол өгч хэвшсэн. Манай компани стандартад нийцсэн аюулгүй ажлын байр, багаж, тоног төхөөрөмж, ажлын хувцсаар хангаж ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа онцгой байдалд хариу арга хэмжээ авах, анхан шатны тусламж үйлчлэгээ цаг алдалгүй хэрхэн үзүүлэх талаарх сургалтыг тогтмол нийт ажилчтай хамруулан хийж ажиллаж байна. Жил бүр гэмтийн услын даатгалд бүх ажилтнуудаа хамрууллаа. Өвөл зүүнний иж бүрэн нормын хувцас, гутлыг олгодог давтамж. Жил бүр 1 удаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангасан, стандартын шаардлагад нийцсэн 100 өвлийн иж бүрэн нормын хувцас, гутал, бэли, фантазиг жил бүр тавьж олгож, бүх ажилтнууд ажлын байрандаа тогтмол өмсөж хэвшсэн. Бүх ажилтнуудынхаа урам зориг, мэдлэг чадварыг дээшлүүлж, дотоод гадаадын сургалт, туршлага судлах аялал хөтөлбөрүүдэд байнга хамруулж ажилладаг. 2024 оны 1-р улиралд компани зүгээс бүх ажилтнуудаа онгоцоор бүгд наримдах Хятад ард улсын хайлаар Манжуур хотод 2 ээлжээр 7 хоногийн хугацаатай амрааж аялуулсан нь манай хамт олонны хувьд гадаад улсад аялж сэтгэл сэргээсэн мартагдашгүй дурсамжид сайхан үйл явдал болон тэмдэглэгдэж байна. Бидний амжилт, бахархал, шагнал урамшуулал. Бид багаараа бүх хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, ажлыг чанартай хийж гүйцэтгэснээр 2017, 2019, 2020 онуудад Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зарласан манай хороо миний гудамж болцолт уралдаанд амжилттай оролцож 1-2 дугаар байранд 2020, 2021, 2022 онд бид өвөлд бэлэн арга хэмжээнд 1, 2, 3 дугаар байр. 2022, 2023 онд манай хороо миний гудамж болцолт уралдаанд оролцож 1-р байрыг тус эзэлсэн амжилттайгаар ажиллаж байна. Ох мандалчууд бид их хотын иргэн танд тааламжтай, цэмцгэр, эко орчны төлөө сэтгэл шингээсэн үйлчлэгээр шинэлэг төрхийг урлах эрхэм зорилго, шин эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Ох мандал компани